За өдрийн төргийн бизнесийн подкастын сонсогчдод за манай вебинар дагсан подкаст ээлж дугаар хэлж байна. За өмнө нь бол бид нэр вебинар огтж хийдэг байсан бол одоо подкаст вебинараа дагалдуулж хийж байгаа. За өнөөдрийн подкаст темаа сэдв бол за ISO 30400 гэдэг юм хүний нөөцийн менежментийн тогтолцооны одоо шинэ стандарт байгаа. Нэлээд тийм том өрөөх хамарсан юм стандарт. Энэ стандартын талаар ярина. За өнөөдрийн манай зочин бол Global Talent Management компани захирал Наран Цасрал. Өдрийн мэнд танд. За өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр Наран Цасрал зөвлөх маань бол одоо хүний нөөцийн менежментийн мэргэжсэн зөвлөх гэж байгаа. За хүний нөөц дахаав, чанарын менежмент, байгаль орчин, авилгын эсрэг менежментийн чиглэлээр юм тэргүүлэх аудитор гэдэг юм одоо мэргэжлийн цалтай юм мундаг зочныг бивэрэд байна. Баярлалаа. За тэгэхээр подкаст эхлэхээс өмнө спонсороо дурдъя. За манай бизнесийн подкастын спонсороор одоо Цэник Алтан гаг нүрийн бэлтгэл гэдэг юм бүтээгдэхүүн ажиллаж байна. За одоо та бидний шиг оюуны ажил хийдэг хүмүүс бол хамгийн тохиромжтой юм одоо цэнэглэх бүтээгдэхүүн байна. Үйлчлэлийн хувьд бол одоо биеийн болон оюуны альжаал тайлах, тамир тэнхээ сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжихтэй. За тэгээ стресс бууруулах гэсэн юм үйлчлэлтэй бүтээгдэхүүн байна. За Монс хүнсийнхний одоо ийм уламжилт эмийн ургамлыг инновацийн бүтээгдэхүүн болгосон юм Цэник Алтан гаг нүрийн бэлтгэмлээд. За тэгээ хоёулаа нэг подкаст эхлэхээс өмнө бас нэг цэнийг авчий тийм ээ. За тийм. За баярлалаа. Манай Мос группийн бүтээгдэхүүн. Таныг би бас Мосгийн дойр хийдэг байсан төлөв. Харин тийм. Мос групптэй бас сонирхолтой ярихад анхдагч аудитор олон улсын нөгөө Андре Оленко гэдэг яг Францын олон улсын аудитор ирж байгаа аудит хийж авах үед энэ бүтээгдэхүүнийг бол бүр гайхалтай бүтээгдэхүүн байна тий. Яг энийг уугаад нөгөө аудит хийх эргээд бас олон улсад ийм ориг бүтээгдэхүүн манаас олддоггүй. Тэр энэ олдож байгаа дээр ингээд аягүй тийм шимтэж уужсан. Тэгээ тэр бүтээгдэхүүнийг бас өнөөдөр бас хоёлаа бас уух боломж гарлаа. Тэгээ бас энэ ясны хугарал бэлтгэлтийг нэмжиж явах үед бас үр дүнтэй гэж ярьж байсан. Яа, энэ бүтээгдэхүүн манай спонсороор ажиллаж байна. Эхний асуултаа би энэ ийм зүйл сонирхмаар л да. Ер нь одоо хүний нөөцийн менежментийн тогтолцоо гэж одоо мэргэжлийн хүмүүс ярьдаг те. Тэгээд энэ одоо ойлголтын маань нэр сүүлийн үеийн чиг хандлага нэр нь яаж хөвсөж өөрчлөгдөж байна. Одоо бол хөдөлмөрийн зах зээл маань бол маш их хөвсөж өөрчлөгдөж шүү дээ. Ерөөхдөө яг тийм шин чиг хандлага тренд гэдэг асуул яг та юу ганцламаар байна. Харин тийм сүүлийн үед ер нь бас энэ ковидоос хойш гэсэн хүний нөөцийн менежментийн тогтолцоо нэлээдгүй их өөрчлөлтүүд орлоо. Яг тухайн үеэс эхлээд бол ер нь байнгын нөгөө нэг ажлын байран дээрээ эсвэл офс заавал ажиллах гэдэг энэ тогтолцоо бас халагдаж байна. Ер нь бол хибрид маягаар яаж бас ажлын байран дээр бас ажиллах боломжтой вэ гэд. Ер нь бас ковид үед ч гэсэн нэлээдгүй компаниуд бас тийм яг тэгж ажиллалаа. Зарим компани ч гэсэн одоо бүр офс шаардлагагүй байна гэдэг ч юм уу. Тийм байдлаар одоо бүр зайнаас ажилтнууд ажиллах тэр үе рүү шилжиж байна. За мөн бас менежментийн тогтолцоо маань өөрөө илүү бас шинэлэг түвшинд гарч иж байна. Хоёулаа өнөөдөр ингээ харахаар хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 3400 гэдэг стандарт байна тий. Тэгэхээр энэ стандарт маань бол дэлхийдээ бас нэлээд ийм шинэлэг. За Монголд бол бүр цоо шинэ ийм стандарт өөрөө явж байгаа. 2018 оноос л одоо Монгол улсад орж ирээд явж байна. За олон улсууд бол 16 17 онуудад ингээд олон улсын стандартын байгууллагаас бол гаргаад ингээ хийгээд хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол ер нь байгууллага болгон дээр тулгараад байгаа асуудлуудыг бол шийдэх боломжууд нь бол нэлээд байгаа юм байна. Эргээд энэ стандарт дээр бас таны сая асуугаадсан шинэ трендүүд юу вэ гэдэг тийм. Тэгэхээр тэр трендүүд санаа юмнууд бол нэлээдгүй гарч ирж байгаа. Тэгээд бүр цоо шинээр одоо хуучин бид нар бол компани засаглал гэж мэддэг гэсэн бол одоо бүр хүний нөөц маань өөрөө бүр засаглал гэж яригддаг. Энэ том юмд орж ирлээ. Тэгээд хүний нөөц бол өөрөө бүр юм том нөөц тийм цөм нөөц юм а байгуулгын хамгийн чухал зүйл юм а гэд. За тэгээд дараагийн шинэ трендүүд өөрөө юу болчих гэсэн чинь бид нар дандаа нөө дата анализуудыг аягүй сайн хийж явах хэрэгтэй юм байна тийм. Датан дээр үнслээ том шинжилгээнд дээр үнслээр шинжилгээнүүдийг гаргаж ирээ шийдвэрүүдийг гаргах юм боломжуудыг бас олгож байгаа. Ийм аналитик ур чадварууд бас аягүй их шаардж байна гэдэг байдлаар харж байна. За мөн хүний нөөцийн менежментийн одоо үйл ажиллагаанууд бол илүүтэй яаж юм гэхээр бүр одоо химэл оюун ухаан дээр суурилсан байдлаар жишээлх юм бол одоо бүрдүүлэлтийн 67%-ийг одоо химэл оюун ухаан дээр суурилсан байдлаар бүрдээ сонголтуулалт хийж ич гэдэг юм уу те. Тэгэхээр ийм технологийн юм шинэ шийдлүүдийг бас гаргаж ирж байна. Мөн түүгэрч барахгүй одоос Монголд орж иж байгаа таад манаас харж байгаа бах те. Metaverse Metaland гэж явж байна. Тэгэхээр ерөөсөө бүр яг юм бодит орчин гэхээс илүү тий Metaverse дээр бүр ажиллах энэ орчнуудыг бас бий болгоод ингээд олон улсаас тийш шинэ ур чадварууд хийж байна. Тэгээ тэн дээр өөрсдийнхөө одоо жишээлх юм бол аватарыг бүтээгээд аватартаа үнслээд нөгөө яг тэрүүгээр яг энэ бодит орчинд нь тий тэр хиймэл орчинд очиод бодит байдлаар үйлчилгээг яаж авах эргээд хүний нөөцтэй холбоотой жишээлх юм бол яг бүрдүүл сонгож холбоотой зам төлөвийн тест гэдэг юм ярьцлаганд орох гэдэг юм уу энэ зүйлүүдийг ийм өөр арга барилаараас хийгээд ингээд явж байна. Тэр энэ зүйлүүд бас нэлээдгүй шинэлэг юм харагдаж явж байгаа.
Тэгэхээр яг хуу ISO 30400 гэхээр яг ингээд ISO гэж тоо хэлэхээр ингээд хүмүүс яг уйдтай санагддаг шүү дээ тий. Тэгээ яг хуу би нөгөө таны вебинарыг үзэж байгаа бас нэг юм одоо хүний нөөцийн юу гэдгийг тэр нэг хандлага чиглэл ингээд 4 үе шатыг дамжаад ирчихсэн байгаа гэж. Одоо бол ингээд юун дээр ирсэн гэхээр одоо ажилтныг өөрөөр бизнес партнер гэж харддаг болсон тий. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? Яагаад ер нь ийм болчихоо гэдэг дээр та гэмээр гэж үний. Тий, одоо яг нөгөө байгууллагууд маань илүү бүтээгдэхүүн үйлчилгээ тий зүйлүүдэд хэрэглэгчтэй одоо сэтгэл ханамжтай сайн үйлчилгээ үзүүлнэ гэхээс илүүтэй одоо яаж юм гэхээр дотоод хэрэглэгч буюу ажилтнууд маань айгу тийм бас сэтгэл ханамжаа сайн байх хэрэгтэй юм байна. Тэгжиж бид нар нөгөө илүү хүрээд одоо хүрх гээд байгаа үр дүндээ бүтээмжтэй илүү аз жаргалтай юм байх боломжууд бас бүрдэж байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр яг үе шатынхаа хувьд харахаар хуучин бол нөгөө хүний нөөцийн менежмент маань боловсон хүчин гэж ярьдаг байсан. Манайхан бол одоо аав ээжнэр маань бол хамгийн их ярьдаг бол боловсон хүчин гэдэг. Тухайн үед одоо юу илүү ярьдаг гэсэн хэрэг яг өдөр тутамдаа зөвөр тушаал шийдвэрүүдээ гаргасан уу гэдэг зүйлүүд илүү ярьдаг гэсэн бол одоо л бүр энэ маань бүр менежментийн шинжилгээ ухаан болоод илүү бизнест яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг зүйл рүү илүү орж ирж байна. За жишээлх юм бол хоёулаа ингэ авч үзье. Одоо ажилтнууд ур чадвартай байснараа байгууллага яг тэр стратегид илүү нөлөөлөд байгаа юм тий. Тэгвэл нөгөө байгууллагч алсаар эрхэм зорилго тодорхойлоод тухайн бизнес стратеги тодорхойлоо явчлаа. Тэрэнд хүрэхийн тулд бид нар ямар ур чадвартай ажилтнуудтай байх ёстой юм бэ гэдгийг төрүүлээд одоо тодорхойлно. Тэр хэдэн тооны ажилтан байх юм. Энэ жил үү эсвэл эх жил үү түүний дараагийн 2-3 жил үү гэдгийг тодорхойлоод эргээд энэ болгон дээр нөгөө стратегийн үр дүнгууд өөрөө гарч ирж байгаа. Тэгэхээр яалтчгүй юм стратегийн түнш болсон байгууллагын ашиг орлогод хүмүүсийн маань мэдлэг уур чадвар хандлага бүх зүйл маань өөрөө нөлөөлдөг болчиход байгаа учраас ерөөсөө энэ ажиллах хүч буюу хүн гэдэг зүйл рүүгээ анхаарах хэрэгтэй юм байна гэдэг хүн төвтэй менежментийн үйл ажиллагаанууд байгууллагууд маань ороо явж байна гэсэн үг. Тэгэхээр одоо яг ингээд түрүү яад боловсон хүчин гэж бид нэр ярьдаг. Одоо бол ингээд шалгуур болсон гэх тээ. Тэгэхээр одоо юу асах гээд нэхэр сая та ур чадвар гэдээ ярьлаа тий. Дээр өмнөх подкастн дээр болохоор энэ хөц ихэл нэг айгуу гоё хэлсэн надад тэр нэг хүлцсэн аахгүй ингээд бид нар хүнийг ажилд авдаг, ур чадварыг ажилд авдаг гэх тий. Тэгэхээр би одоо бизнес үүсгэн байгуулж байгаа хүн эсвэл одоо бизнесээ тэрхэж байгаа хүн эсвэл одоо юу гэдгийг хүний нөөцийн тэр бодлогоос эхлэгчээ хүний хувьд тэр нэг ур чадвараа юу гэх юм зураг авалтыг яаж хийх үү? Энд дээр юунаас эхлэх үү гэдэг дээр та тэгээд надад ямар ур чадвар хэрэгтэй гэдгийг л ойлгох гэдэг шүү дээ. Зөв. Тэрийг бас би яаж тодорхойлох юм те яаж мэдх юм байгууллага яаж үнэлээд байгаа ингэж сүүлийн үед олон улсад бол нөгөө чадамжийн стандарт гэж байгаа. Чадамж дотроо угаасаа тухайн ажил мэргэжлийг та ингээ хийхэд ямар мэдлэг ур чадвар хандлага өөрөө байх хэрэгтэй юм бэ гэдэг дотор нь төвшингүүд дэр нь хуваадаг. Бидэд одоо хөдөлмөрийн тухай хууль шинжлэгдсэнийг манайхан бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр шинжлэгдснээс хойш харах юм бол хэдүүл 17-гийн 6 дээр байгаа. Яг ажил мэргэжлийн стандарт буюу тэр чадамжийг хэрхэн гаргаж ирэх хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр байгууллагууд энэ маань өөрөө юм бас шинэ вэ. Хуучин бид нар бол ер нь байгууллага болго өөрсдөө онцлогт харуулаад одоо яг Procter & Gamble гэдэг юм өөр байгууллагуудын жишээ загвар ур чадрын матрис тодорхойлтуудыг илүү ашигладаг байлаа тийм. Илүү мэргэжлийн талдаа ямар байх вэ? Хувь хүн талдаа ямар байх ингээл байгууллага өөрсдөө. Одоо бол илүү бүр ингээд өндөр түвшний стандарт гэдэг зүйл рүү орж байна. Тэгэхээр ажил мэргэжлийн стандарт гэдэг зүйлийг бол 17-гийн 6 дээр зааснаар төлөвлөлт нь бол түвшин болгоно орны стандартыг яаж хэрэгжүүлэх вэ? Энийг хэрхэн яаж гаргаж ирэх вэ? Та сая үнэлгээ гэдэг чинь тийм ямар шинжилгээний аргачлалууд байна гэхээр дагум аргачлалаар хийж байгаа. Мөн Skype гэдэг олон улсын бас энэ Германаас хүмүүс ирж бас бэлдээд ингээд бас үнэлгээчдэг бэлддэг. Тэр үнэлгээч нь бэлдэх болон эргээд энийхээ аргачлалаар яаж хийх вэ гэдэг юм Skype гэдэг бас аргачлалууд байдаг. Тэр аргачлалуудыг бас ашиглаж ур чадваруудыг бол тодорхойлж гаргаж ирж байна. За үүн дээр бас нэмээд бас нэг юм хэлждэг юм гэж бодож байна. Тэр зүйл өөрөө юу вэ гэхээр хэдүүлээ ингээд ярихаар 9001 гэл тэгэхээр хүмүүс бол дийлэнхтэй мэдж байгаа. Түүнтэй адилхан 3400 бол цоошин сонсогдож байгаа. Мэдээж одоо тэгээд нөө байгууллагыг ингээд баталгаажуулаад гэрчлэгээгээл олоод шүү дээ. За энэ маань өөр 9000 нэвтрүүлсэн байгууллага байна гэдээ олгодогтой адилхан одоо сүүлд илүү юу л орж ийн гэхээр ISO 17024 буюу ажилтныг баталгаажуулдаг. Тэр өөрөө юу гэхээр яг таны асуугаадаа тэр нөгөө чадамжыг гаргаад тодорхойлчлоо. Тэрийг тэгвэл бид нэр юугаар баталгаажуулах юм? Эргээд нөгөө нэг сертификатаар одоо сургуулийн диплом сертификатаар баталгаажуулах уу тий? Яг тэрийг юугаар баталгаажуулах гэдэг баталгаажуулдаг юм стандартаа болоод тэгээ хувь хүн ажилтны чадамжийг юм тодорхойлдог зүйлүүд илүү тодорхой болоод орж ирж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилээс бас Монголд орж ирсэн. Тэгээ одоо энэ маань цаашаа ингээд өргөжлөж явна гэсэн үг. За тэгэхээр бизнес юм подкастын сонсогчд маань одоо яг ихэнхдээ тийм жижиг дунд бизнес эрхлэгчд байдаг л да одоо удирдлагууд үүсгэн байгуулагчид голдуу дунд шатны менежерүүдээ мэдээж одоо том хайчгүй нэгжүүдийг сонсож байгаа тий. Тэгэхээр яг би нөгөө нэг дандаа тэр тал руу нөгөө нэг жижиг дундынханд илүү тос болох өнцгөөс нөгөө нэг асуултуудад явах гэж хичээдэг. Тэгэхээр яг ингээд одоо бол жижиг дундын эзэн бол
энэ олон стандарт үүдгийн энэ олон одоо юу гэдгийг те стратеги менежмент гэл бах юм зэрэг орох юм боломж тийм чадамж нөөцөж байхгүй шүү дээ. Тэгээд одоо хамгийн гол арга нь бол та нар шиг мэрэгжлийн хүмүүст л хандах хэрэгтэй болж байна л да. Тэгэхээр ядаж одоо таны түрүү хэлсэн шиг нөгөө нэг 17-гийн 6-гаа эхлээд уншаад ямар ур чадвар хэрэгтэй байгаагаа одоо мэдээд авчихсан шүү дээ. Гэхдээ энэ стандартаас юу гэдгийг одоо яг энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст яг та зүгээр зориулаад хэлэхдээ юу анхаарах вэ? Энийг зүгээр уншаад үзэхэд тэндээс одоо жижиг дунд бизнес эрхлэгч юу олж авах вэ? Хууль дээр бол яг 17-гийн 6 дээр нэг жишээ нэг өгүүлбэр байгаа. Тэр бол өөрөө яг нөгөө чадамжтай холбоотой мэдээллүүдийг л ингэж үнэлнэ юу чадамжийг тодорхойлно гэсэн юм зүйлүүд байгаа байхгүй. Юун дээр болохоор энэ 3400 бас энэ багц стандарт дотроо хэрхэн одоо нөгөө ажилтнуудыг одоо л нөгөө жижиг дундуудын хувьд бол хамгийн их толгойн өвчин бол баг яаж ажилтнуудыг олох те сайн чадвартай ажилтнуудыг олох вэ? Эргээд доктортой ажиллах вэ? Сэтгэл хангамжтай байх вэ? Нөгөө хүнээ бэлдээд алдаад иртэй гэдэг асуудал өөрөө явж байгаа. Тэгэхээр тэрний цаанаас яг анхнаасаас нь төлөвлөлтийн юмнууд явж байгаа. Тэгэхээр төлөвлөлтөө хийхдээ бид нар яг ямар ур чадвартай хүн байх юм бэ гэдгийг мэдээж байгууллагын удирдлагууд маань бол илүү хамгийн амархан харах зүйл өөр юу гэхээр за бид нар яг энд хүрэх гээд байгаа юм ингээд нэг тодорхойлох зэгээ гаргаад ирлээ тий. Тэгвэл тэнд хүрэх гэж байгаа бол энэ хүмүүс маань хэдэн хүн авах юм, ямар ажил мэргэжилтэй хүн авах юм гэдгийг эхний байдлаар бол чадамжаа тодорхойлоо явчихж байгаа. За тэгэхээр тэр чадамжтай холбоотой ер нь мэдээж бүрэн хангасан хүн шууд ажилд орж ирнэ гэдэг бол үнэхээр байхгүй тий. Мэдээж бол ур чадвар шаардлагатай хэрэгтэй хэрэгтэй. Гэхдээ тэр ур чадварыг бас өөрөө хандлага одоо зөв хандлагатай хүн байх юм бол суулгах боломж өөрөө бүрэн байдаг учраас одоо яг энэ ISO 3405 буюу энэ хүний нөөцийн бүрдүүлэлтийн стандарт гэж байгаа. Бид нар яг ямар хүнийг ямар ур чадвартай хүнийг бид нар ажилд авах юм бэ гэдэг. Тэгээ тэрэн дээр бол ер нь гол бас харж байгаа зүйлүүд юу вэ гэхээр яг байгууллага өөрийнхөө онцлогоо таарсан тэр хүнээ аваад эхний ажлын эхний өдрөөс нь авахлаад нөгөө дасан зохицуулах бэлтгэх энэ үйл ажиллагаанууд угаасаа явнаа тийм хэрэгцээндээ тулгуурлаад зөв ур чадварыг олж авна гэсэн юм зүйлүүдийг бас харж байгаа. Тэхийн тулд яах вэ гэхээр байгууллагын нөгөө орц өөрөө яг шинэ авж байгаа тэр ажилтнууд болоод байгаа байхгүй. Тэгэхээр орц гэдэг маань бол нэг хэдүүлээ мэддэг шүү дээ. Бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад орц хэр чанартай байна. Гарц яг тэрийгээ дагаад одоо үндсэн үйлдвэрлэлийн гарц өөрөө бий болдгоо гэдэг тийм. Түүнтэй адилхан яг байгууллагын хувьд бол хамгийн амархан тэр олон асуудлуудыг шийдэх боломж бол ерөөсөө анханасаа харж ирж байгаа ажилтнаа зөв үнэлээ, зөв тодорхойлоод одоо яг ажилд оруулах тэр хэсэг өөрөө байгаад байгаа. Тэгэхээр тэрэн дээр бий болоход бол ажил одоо жижиг дундуудад маань хамгийн чухал юм өөрөө юу гэхээр тухайн байгууллага бусдаасаа яагаад онцлог өвөрмөц юм бэ гэдгийг хөтмөрийн зах зээл дээр таниулах нь их чухал. Тэгжээч нөгөө хүмүүс яах вэ гэхээр хүн хайж өөртөө ингээд зовхоосоо илүү тий одоо нөгөө бид нар ийм хүн хаймаар ингээд нөгөө баахан зар тавиал энэ тэн дээр танил нөхдүүдэд хэлээл байгаагасаа илүү яг ингээд нөгөө өөрийнхөө брендинг буюу ялгаатай талаа зах зээлээ таниулах ажлууд дээр илүү бас төвлөрөө ажиллаж байгаа юм бол нөгөө хүмүүс маань та хэдийг маань өөртөө ирж зорж ирдэг ийм бас болж бэлтгэгддэг гэсэн үг. Тэгэнгүүтээ мөн нөгөө нэг яг энэ ажлын байран дээр ийм ур чадвар шаарддаг юм байна. Тэгэхээр би одоо оюутан байхдаа сурыч гэдэг юм уу те. Эсвэл би ажлаа солих гэж байгаа бол шинэ ажил дээр очихдоо энэ зүйлүүд би сурах хэрэгтэй юм байна штэ гэдгийг хараад өөрийгөө одоо яг алстаа бэлдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгжээч яг энэ ажил авахчаа бас зөв гоноштой бэлдэх юм юмнуудаас яваад байгаа. Одоо нэг хүний нөөцийн маань ингээл нэг ажлын зар тавиал ингээл нэг тодорхой критерий нөө шаардлагууд тавиал ингээл хайгаал хэсэг явна л да. Тэгээд өглөө буугаа үрээд гардаг ам чи орой хоосоо орж ирдэг шиг ингээл их ихтэй хоосон те 10 хүн ярилцлаган дээр хэд нэг 2 нь орж ирснээ тэгээд 2 хоноод гараа авчиж тэгээд зарим яриад байгаа шүү дээ те. Тэгэхээр юу асуух гээд нэхэр одоо бидний ажлын зар түгээдэг одоо те нэг одоо цуглуулдаг тэр аргачлал тэр форматтай ер нь шинжилэх хэрэгтэй байна уу? Тэгээд таасаа бас чухал санаа хэлээ ингээд тэр тухайн ажилд суралцж байгаа хэвтэн бас одоо сургуультай хамтарч ажиллах бас нэг арга байна. Ер нь нөгөө нэг сонгон шалгуулалт тэр татаа авалт хийх аргачлалтай ямар шинжил хийх хэрэгтэй. Одоо яг энэ хэвээр яваад бас нэг л болохгүй л байгаа харагдаад байна тий. Яг тэгж байгаа. Бас байгууллагуудын маань хамгийн их ярьдаг юм болохоор бүр ингэж яг ороод ирэнгүүт тэр сургууль шиг сургаад байна гэдэг тий. Тэгэхээр угаасаа нөгөө сургуулиудтай болон боловсролын системтэй бас хамтарч ажиллах юмнууд бол угаасаа нэлээдгүй гарч байгаа. Тэр бол угаасаа хэрэгцээ шаарддаг. Яг энэ стандартаар бас юу дурддаг вэ гэхээр бид ямар их сурвалжаас ямар их усүрээс ямар төрлийн ажлын байрыг хайх юм бэ гэдгийг бүр их сурвалжууд нь бол аюу олон байдаг сонголтуудтай. Тэгээ тэр болгоноороо жишээлх юм бол зарим байгууллагууд маань бол бүх нөгөө нэг ажлын байрууд өгч жаад их сурвалжуудаа бүгдийг бичээд энэ их сурвалжаас би яг хүнээ хайвал олох юм байна.
Яа тэгэхээр жишээлх юм бол үйлчлэгчийг хэдүүлээ LinkedIn дээр зар тавиад болохгүй тий. Тэгэхээр яг тэр их сурвалж маань хаана яаж байх вэ гэдгийг тодорхойлоод орчих юм бол тэнд зарцуулж байгаа цаг, хугацаа, мөнгө одоо яг нэг сэтгэл зүй стресс эднэрээ бас бүрэн одоо яг үгүй хийх гэдэг юм уу те арилгах ийм бас боломжууд өөр байдаг. Тэгэхээр тэрийг нь бас ер нь бол энэ стандартууд өөр яадаг гэхээр чиглүүлж зааж өгдөг юм зааварчилгааны стандарт. Тэгээ байгууллага өөрийнхөө онцлогтой тааруулаад энийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэд хэрэгжүүлээ явах боломжтой гэсэн үг. Тэгээд яг нь стандарт гэхээр бас жижиг дунд бизнесүүд мөн айж магадгүй. Яагаад гэвэл стандарт гэхээр амар тийм хоол эсвэл те энэ чинь баг биелэгдэшгүй том байгууллагууд энэ хийдэг юм шүү гэж бодох магадaltaй. Гэхдээ энэ бол юу гэхээр яг таны өдөр тутамдаа хийж байгаа байгууллага эргээд те хүнтэй холбоотой асуудлуудаа нэг нэгээр нь биш системээр нь тогтолцоогоор маш богино хугацаанд шийдээд байгууллага дараагийн хөгжлийн түвшинд гарах боломжуудтай байдаг учраас өдөр тутмын хийж байгаа ажлуудаа ч аягүй сайхан уялдаа авчиж байгаа. Тэгэхээр ерөөсөө хийдэггүй ажил бас байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр болгоны чинь гой цэгцэлжил өгдөг ийм ажил байгаа. Тэгэхээр бүр нөгөө холын алс ирээдүй одоо бид нар хийхгүй угаасаа бид нар цөөхөнтэй юм чин гэдэг тэр сэтгэл зүй бол одоо бас ер нь бол орхигдож байгаа. Тэгээ илүүтэй нөгөө жижиг дундууд бас илүү хүний нөөцлөг аягүй анхаарч байна. Яагаад тэр нөгөө нэг ажлах хүчин томчууд ингээд хамаад авчдаг тий. Тэгээд тэнгуү жижиг дундууд маань нөгөө өрөм хамсныхын дараа орж ирэх. Тийм учраас одоо яг өөртөөхөө тэрэн дээр илүү анхаарч ингээд ажиллаж байгаа учраас стандарт руу бас нэлээдгүй төвчээлж бас орж ирээ. Зарим нэг одоо жишээлх юм бол анхандаа бид нар бүрдүүл сонгож шалгаруулалтаа хэрхэн хийвэл зүгээр вэ? Засаглалын хувьд ямар байвал зүгээр гэдэг эхнээс нь ингээ эхлээ явж байгаа байгууллагуудаас нэлээдгүй байгаа. Тэгэхээр яг ийшээ угаасаа яг орж ирж байна. Харин зүгээр ажлын зар тавих одоо 2 3 аргаал бид нар ч хүнээ олж штэ ажлын зар тавиад нэг гэдэг эсвэл танил талаараа ингэ дамжуулж олж иг те. Ер нь тэрнээс өөр аргууд байж болох уу ер нь одоо бас хэрэгтэй хүнээ олох жишээ байгаа. Одоо тэг яг танил талаараа олж байгаас гадна хэдүүлээ нөгөө бүрдүүл цангуун шалгуулалтаа ихтэй. За яг энэ удаа эхний 1 номероор гарч ирээд тэнцэн үнэл бид нар ажилд аваад байгаа шүү дээ тий. Тэгвэл 2 3-т нь жагсаж байгаа хүмүүсээ бид нар нөөцөндөө бүртгээд за дараадагийн өөр ажлын байр гарах эсвэл тухайн ажлын байран дээр яг нэлээд ажлын байр маань магадгүй дахиад нөгөө компани өргөжөөд ч юм уу тий салбар нэмээд ч юм уу энэ тохиолдолд тэр нөөцүүдээсээ эргээд авах боломж бас байна. Зарим байгууллагууд бас яаж ашиглаж байна вэ гэхээр ер нь бол компанийн мэдээллүүдийг ил тод ингэ нээлттэй тавьчихж байна. Яг нөгөө нэг мэдээллийн болон нэр томьёоны зөрүүнээс хамаарат янз бүрийн хүмүүс маань өөрсдөө очдог. Одоо жишээлбэл чанарын менежер ажилд авна гэдгсэн чинь стандартын чанарын менежерийг очиж болно тий. Эсвэл яг нөгөө нэг лабораторийн тэртэйгээ холбоотой менежерүүд очиж болно. Одоо барилгын чанарын менежер гэдэг юм уу нөгөө дотроо хийх ажлаасаа өөр байгаа учраас яг нэр томьёонд нь төөр юмнууд гардаг учраас зар дээр аягүй сайн ойлгомжтой юм тодорхой бичиж өгвөл зүгээр. Гэхдээ бүр тийм уйдгартай зар байх юм бол хүмүүсээс уншихаа болцсон. Одоо илүү яадаг вэ гэхээр дараагийн генерашн ч юм бол юм сонирхолтой өвөрмөц зүйлүүдийг илүү хардаг болсон шүү дээ тий. Тэгээл ингээл нэлээд ингээд бичгээс илүү яг гол юмнуудаа оруулаад сонирхолтой байдлаар зараа ингээд байршуулах юм бол тэндээс бас хүмүүс татагдаж сонирхолтой байдлаар орж ирэх юм магадaltaй. Тэрийг илүү тоочглж хардаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр нөөц болон бичиж байгаа зарууд мөн бас зарим байгууллагууд илүү юун дээр бас сайжирч нэхэр дотоодын ажилтнууд нь нээлттэй сул ажлын байрууд дээр хүн санал болгох тийм системүүдийг одоо урамшуулж байгууллага дээр хэрэгжүүлж байна. Тэгэхээр тэр өөрөө яаж ихээр зөвхөн нэг хүний нөөц юм уу эсвэл удирдлага хайх биш байгууллага даяараа нөгөө чадварлаг хүмүүсээ олж авах ийм боломжнаас бүрдүүлээд байгаа гэсэн үг. Та түрүү нөгөө new generation-ийг ярьлаа л одоо Gen Z гэдэг нэг сэдв гараад ирсэн. Зарим одоо захирлын хувьд бол нэг харь гарийн шиг санагдаж байгаа шиг тэгээд одоо хаанаас нь барьж явах нь мэддэхгүй те яаж хандах нь мэддэхгүй. Тэгэхээр зүгээр Gen Z-тэй холбоотой хүний нөөцийн менежментийг нэг шинжилгээ ухааны талаас нь судалж байгаа ажил ер нь хэрэг байдгийг те энд одоо боловсруулсан ямар нэг тийм зарчим аргачлал юм байна гэдэг энэ нөхдөдтэй иймэрхүү арга барилаар явуул гэдэг нэг юм замын зураг гаргаад өгчих те. Яг Монголд бол хийсэн судалгаа бол айгүй хомс байдаг. Нөгөө нэг generation-ийн үн дээр бол те NPC мандал болон одоо нөгөө хүний нөөцийн хүрээлэнгээс бас нэг хийсэн судалгаанууд л хэдүүлэнд нь харагдаад байгаа болохоос яг Монголд яг ийм байна гэдэг судалгаас хомс байгаад байна. Олон улсад бол нэлээдгүй энэ тал дээр бол судалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгээ харахаар олон улсын судалгаануудыг харангуут юу яригдж байна гэхээр яг бусад үеуд бол жишээлх юм бол өөр дэлхийд байгаа тий олон улсууд байна. Энэ улсуудаас харахад Y generation тэнд байгаа бол Монгол тэр нь баг X generationтэй ойролцоо ингээд нөгөө нэг ухрагч юм уу тий ийм зүйл эсвэл өмнөх одоо generationтэй ойролцоо байгаа бол Z generation бол дэлхийн хэмжээнд бол нэг хэмжээнд бүгд яг ижил түвшинд байна гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө бүх зүйл глобал болсон, бүх зүйл дижитал болсон. Одоо тэр яг тэр зэнжинүүд бол хэдүүлээ заавал их сургууль төгснө гэдгийг хүлээх болсон байна.
Сонирхолтой зүйл нь юу гэхээр өөрөө бид нэр бүх юм интернетээс олоод уншаад судлаад ингэ явчихна. Тэгээд энийхээ дагуу мэдлэгээ олоод авсан учраас илүү ажлын байран дээрээ шууд гараад хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд айгүй тийм өрмөц ялцгүй таны хэлгээр хар ярих ингээд хараад тийм хүмүүс мөн тэгээд сонирхлын хувьд бас өөр те тэгээд мөн тэр хүмүүс маань яаж ийнэ гэхээр илүү одоо хувийн бизнес хийх одоо сонирхолтой байна гэдэг юм бол олон улсын тэр судалгаанаас гарч ирж байгаа байхгүй 72% нь ер нь бол өөртөө юм ихтгэлтэй. За тэр нь болохоор бас эзэдүүдэд бас нэлээд таалагдахгүй байгаа тий. Тэгсэн мөртөө орлогын түвшин буюу цалингаа аяг их өндөр тавьж орж ирдэг. Тэгээ өөртөө их ихтгэлтэй учраас бас хурдтай одоо ингэ мэдээллүүдийг олж авч байгаа учраас ажлаас нь гарч байгаа үр дүнгууд бас сайн байна гэдэг ийм зүйлүүд бас байна. Тэгэхээр энэ генерашн нийтээ харилцах болон бусад генерашнтэйгээ хэрхэн харилцаж бас хүний нөөцийн бодлого авч явахыг гэдэг бас том юм бас ур чадвар челленж болж шүү дээ. Үнэхээр челленж болж байна. Байгууллага болгон яг энэ дээр илүү анхаарад за манай байгууллагын хувьд тэгвэл яг энэ генерашнуд хэдэн хувьтай айл ажлын байрууд дээр байна. Тэгвэл бид нэр хүний нөөцийн бодлого ийшээгээ чиглэсэн юм наривчлсан бодлогуудыг илүү хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг. Тэгвэл нөө ерөнхий аягүй юмнууд бид нэр их хэрэгжүүлдэг байсан бол одоо илүү наривчлаад тэгээ зэнжинер маань бол маш их үр дүнтэйгээр ажиллах боломжтой. Тэгээ сүүлийн үед бас яаж юм гэхээр тэр хүмүүс маань одоо хоёлаас ярьжсэн. Орлого олох боломжтой тийм ажлуудыг бол илүүд үздэг тий. Илүү өндөр орлоготой. Тэгмээ үндсэн ажил дээрс нэмээд зарим компаниуд бас яаж энийг айгу өөрхөн ингээд бас тэр хүмүүсээ доктортой байлгаж чадж байна. Ер нь бол доктортой байдал бол яг энэ генерашны үед бол бас аюу хэцүү. Тэр хүмүүсээ багадгүй 3 сар ч юм уу тий 4 сар байгаа нь доктортой гэж үзэх магадaltaй болчиход байгаа байхгүй. Бидний одоо нөгөө Y generation-ийн хувьд бол 3 жил 10 жил гэл тий ер нь бол хэдэн жилээр хэдүүлээ хардаг байсан бол докторгүй байдал айгу өндөртэй учраас энэ стандарт дээр юу гэхээр энэ хүмүүсээ хэрхэн бас яг энэ хугацаанд нь доктортой үр дүнтэй бүтээмжтэй байлгаж болохыг гэдэг зүйлийг хараад байгаа. Тэгэнгүүт нөгөө хүмүүс маань орлогоор нь бас хэдүүлээ удирдах бас болж байна. Нэг жишээг харах юм бол тий. Яагаад гэсэн чинь өөрийнхөө үндсэн ажилласаа гадна та яг ийм ажлуудыг хийвэл гэдэг ажлуудыг ингээд хөрхөн ажил болгоныг нэмж өгч байгаа ажил болгон үнэлгээтэй олчингууд нөгөө хүн чинь хурдтай учраас богино хугацаанд тэр бүх ажлуудыг хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломжоор нь хүмүүсийг доктортой байлгахаас аргуудаас хэрэглэж байгаагаас байгууллагууд байна. Тэгэхээр юу гэдгийг одоо тэр тэтэргүй энэ үе чинь ингээд хөдөлмөрийн зах зээл дээр ингээд хэмжээгээр орж ирж байна тий. Ажилуулахаас аргагүй. Тэгэхээр тэднэрт зориулсан одоо түүний хэлсэн шиг тийм сонгон шалгуурлалтын бодлого өөрчлөлт үүсгэх хэрэг гарч шүү дээ. Одоо юу гэдэг тэднэрт бол хуучин ингээд нэг юм формат тавьж ажлын зарвал айгүй сонирхолтой болсон тий. Тэгэхээр зориулсан тэр одоо юу гэдэг яаж ажлынхаа зарыг тэднэрт яаж бичих үл дээр үгүй юм таваад чинь. Тэнд ямар агуулга байвал зүгээр. За агуулга бол ер нь бол ололт нь бол мэдээж ямар ажлын байран дээр энэ ажил нь яг юу хийх юм гэдэг нь илүү ойлгомжтой. Тэгээ хүмүүс маань бол илүү нөгөө цалин хөлсийг илүү харж байгаа хамгийн түрүүнд тийм мэдээж тэгэхээр одоо ч юм бол үнцэн би яг энэ байгууллага өөрийнхөө үнцнийг ингэж үнэлнийг харж авч тэр зүйлүүд нь байл зүгээр. Загваруудын хувьд бол тий агуулга нь бол саяны мэдээлэлд орж болно. Загвар бол янз бүр үйж болно. Байгууллага өөрийнхөө онцгоос хамаарат бас нөгөө брендтэй уялдсан юм загварууд бас зүгээр баг. Урт ийм одоо жилмш дорч гэдэг юм уу сонжирсан юмнуудыг бол хүмүүс их үсгэхэд бас дургу болсон байна. Богино хэмжээний яг тий компактны мэдээллүүдийг бас харах. Тэгэхээр ерөөсөө байгууллага болгон маань өөрийн туршлага дээр үндэслэл өөртөө таарсан яг тэр сайн туршлага заруудаа л гаргаж ирэх нь хамгийн одоо сайн туршлага юм уу да. Эдгээр одоо жинзээ зориулсан бас урамшууллын тогтолцоо бас нэг жаахан арай өөр байх хэрэгтэй болчихсон юм тийм. Жишээ нь юу гэдгийг одоо зарим яг хүмүүс ярьж байгаа бол зарим жинзээгийн цалин бол тийм чухал шүү дээ. Одоо юу гэдгийг нэг тийм утга учиртай ажлыг илүү дээр болцсон гэдэг. Тэгэхээр одоо юу гэдэг тэр урамшууллын тогтолцоон дээр бас арай өөр яаж хандвал зүгээр. Одоо дийлэнхтэй нэг урамшууллын тогтолцоон дээр алддаг зүйл юу байгаа вэ гэхээр байгууллагууд маань нөгөө үндсэн нийт нөгөө цалин үлсээс нь хасах систем юм тий эсвэл шийтгэл оногдуулах систем болгож хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бас биш болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс маань бол илүү бас мэдээж өөрийгөө үнэлүүлээд би хэм бэ гэдэг тий үн цэнээс мэдэрч ажиллах амьдрах туртай байгаа учраас тэгэхээр тэр болгоныг нь харуулахын тулд яг энэ ажлыг гэдгийг тодорхой гаргаж ирэх. Тэгээд бас дээрэс нь энэ хүмүүс маань тийм баригдаж нөгөө нэг гэрээ мэрээ хийх бас сонирхолгүй гэх юм уу да тий. Одоо яг ингээд за чи 5 жил ажиллах юм бол чам байр өгнө. Эсвэл за одоо 1 жил ажиллах юм бол машин өгнө. Гэхдээ чи энэ гэрэн дээр гар хэсэг зурх гэх юм бол жоохон тийм нөгөө нэг тиймэрхүү зүйлүүдэд бас таагүй хандах. Яа тэгэхээр жоох итгэлгүй байгаад байгаа юм би надад итгэхгүй байгаа юм байна гэдэг нөгөө нэг өөрийнхөө хувь хүнийхээ үнцэн дээр бас орж ирээд авах магадлал бас байгаад байгаа учраас энийг бас аль талаас нь байгуулгууд өөрийнхөө жишгтэй нийцүүлж гаргаж ирэх вэ. Эргээд бас зэнжинээс гадна зэнжи дотроос хэдүүлэнгээ харахаар хувь хүн болгоны зан төлөвүүд өөр өөр байгаа.
тий. Тэгэхээр тэр зам төлөвтэй нас уялдуулж бас айгүй оновчтой ажиллах хэрэгцээнүүд бас үүсээд байна л да. За баярлалаа. За тэгэхээр дараагийн асуулт руу орохоос өмнө спонсор бас нэг дурдчихъя тий. Манайс подкастын дугаартай Цэник Алтан гүнрийн бэлтгэл хамтарч ажиллаж байна. За тэгэхээр дараагийн нэг асуулт юм байна. Одоо гээд бас ажлын заруудыг харахаар хүний нөөц авна гэсэн зар маань өөрөө маш их байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр яг түрүүн та ярьсан боловсон хүчин гэдэг ойлголт байх үед бол бас хүний нөөц маань нэг тийм захиргааны ажилтан маягаар дандаа харагддаг байсан тий. Одоо гэтэл ингээд бас одоо зөвлөхүүдийн ярьж байгаагаар эн чинь бол ийм одоо стратегийн партнер тий. Одоо бизнес эзний болон эзний гэдэг үүсгэн байгуулагчийн тий стратегийн партнер. Тэгэхээр хүний гэтэл ингээд нөгөө талаас ингээд хүний нөөц маань өөрөө ингээд энэ тэндээс авцраад ингээд ухсраад ажиллуулчихдаг тийм нэг ажилтны юм шиг одоо ажлын зарууд их яваад шүү дээ тий. Тэгэхээр энэ хүний нөөц гэдэг мэрэгжил маань зүгээр ингээд авцраад ажиллуулад ингээд гэтэл тэр хүн чинь ингээд ирээд тухайн байгууллагын одоо хүүхд төр дотоод төр сүнсийг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэг юм одоо захиргааны ажилтны шиг ингээд яваад өгдөг тий. Гэтэл хүний нөөц маань өндөр яаж ажиллах ёстой гэдэг дээр та яг мэрэгжлүүнийг юу хэлэх вэ? Зөв. За Монголд бол одоо хүний нөөцийг бас харцангуй нөгөө та сая тэгтэн тий эрэлт ихтэй байна гэдэг өөрөө сайн. Яагаад тэгэхээр байгууллага болгон хүндээ аягүй их ач холбогдол өгч байгаагийн бас нэг илрэлтэй. Тэгэхгүй бол нөө ажил олдохгүй бол хүний нөөцийн ажил хийчих гэдэг үе одоо өнгөрсөн байгаад байгаа. Хин ч байсан хийчих боломжтой юу гэхээр бас биш болчиход байгаа. Яагаад вэ гэхээр хүн гэдэг чинь өөр аян том нөөцтэй ажиллахад сэтгэл зүйн болон тэр хүний дотоод мэдрэмж эдгээр аягүй чухал гэдэг. Тэгээ мэрэгжлийн бас ур чадрууд бас их чухал байгаад байгаа учраас энэ хүний нөөцийн мэрэгжилтэн авна гэдэг нэг байгууллагууд маань илүү мэрэгжлийн түвшинд ажиллах гэдэг ийм зүйлүүд байна. За сургууль маань одоо жишээлх юм бол ГТЭМС дээр бол хүний нөөцийн одоо мэрэгчлэнүүдийг бас аягүй сайн бэлдэж байна. Ер нь бол 90-ад оноос хойш ер нь аягүй сайн бэлдэж эхэллээ шүү дээ. Түүнтэйгээ уялдуулаад энэ стандарт ч гэсэн өөрөө тэр магистрийн хөтөлбөрт хүртэл орсон байгаа даа. Тэгэхээр ер нь яг энэгээр юу хэлэх гээд байна вэхээр олон улсын энэ стандартууд маань бид нарт хол гээгүй тий их ойрхон байгаа. Тэгээ энийгээ илүү хэдүүлээ яг ажил мэргэжилтэд хэрхэн яаж зөв бас оруулж нутагшуулж зөв одоо нэг хэлээр одоо нэр томьёо хүртэл нэг болсон. Нэг хэлээр яаж ингэж сурах, эргээд энэ хүмүүсээ сайжруулах, дадлагжуулах ийм бас боломжууд нас ингэж бүрдээд явж байгаадаас баяртай байгаа. Тэгээд ер нь бол хүний нөөц маань одоо тэгдэг. Тэгээ ер нь байгууллага бусад стандартад харахаар одоо жишээлбэл 9,000 бол хэрэглэгчийн сэтгэл ханамж хийж байгаа бол хүний нөөцөө одоо ажилтнуудынхаа сэтгэл ханамж аз жаргалтай байдлыг хэдүүлээ илүү нэмэх гээд байгаа. Тэгэхээр тэр аз жаргал гэдэг нь өөрөө бас нөгөө нэг илүү одоо нөгөө хэлэх юм бол хайр одоо мэдээд хосын хайраас илүү тэр ажилтнуудаа хандж байгаа үнэн сэтгэл тэрэн дээр эргээд нэмээд яаж одоо ажилтнуудаа илүү ажил олгогчтойгоо нийцүүлсэн байдлаар тэр бүтээмжинд хэрхэн үүсгэж ажилтнуудаа сэтгэл зүйтэй зөв оновчтой харилцах вэ гэдэг дээр сая ур чадрууд илүү шаардж байгаа. Тийм ч учраас одоо яг бас энэ цуврал стандартуудын маань нэгдэр юу дурдсан байгаа вэ гэхээр хүний нөөцүүд маань болон байгууллага, удирдлагууд, нийт ажилтнууд маань илүү оюуны болон сэтгэл зүйн эрүүл мэнд бас нэмж орж ирж байгаа. Тэгээд ажлын сайн сайхан байдлыг дэмжих юм хөтөлбөрүүдийг илүү тас зохион байгуулах ажлуудаас нэлээдгүй орж ирж байгаа явж байгаа юмнуудаас байна. Тэгээ бас энэ маань өөрөө бид нар бол биеийн эрүүл мэнд гэж аягүй ярьдаг гэсэн тэгэл нөгөө байгууллагууд маань жилдээ нэг удаа үзлэг энэ дээр тамруулаад за нөгөө эрүүл мэндийн байх учраас за эрүүл мэндийн чиглэсэн хөтөлбөрүүдээс хэрэгжүүлэх гэдэг байсан бол одоо шинэ зүйл бол өөрөө оюуны буюу сэтгэл зүйн эрүүл мэндийг аягүй сайн анхаарч харах хэрэгцээ асуусан. Энэ дээр би бас тодруулж асуунаа. Одоо нөгөө жижиг дундынхантай зориулаад би бас ингээд яг нэг юм тодруулж хариулт авах гэдэг л үг гэхээр за одоо би нэг 20 хүнтэй компанитай надад хүний нөөц хэрэгтэй тий. Гэтэл ер нь тэр захирал хүний нөөц шалгаруулах дээр ямар хуу ур чадвартай хүн ер нь сонгуул одоо зүгээр юм тий. Бэчелорийн зөвхөн дипломоос гадна нэг мэрэж одоо хүнийх нь хувьд тэр мэдрэмжийн хувьд тэмтэрмээр шүү дээ. Сая тэгээ яг хэлдэг шүү нөгөө хүний аягүй сайн ойлгодог. Тэгэхгүй бол нөгөө захирал ингэсэн учраас гэт тий одоо яг нэг ажилтнуудаа арай жоохон зэмгээд нөгөө харгасч гэдэг юм уу тий хүнд хандах ийм нөхцлүүд аяг байдаг учраас тэр одоо яг ур чадварууд хүнлэг байдал бол хүний нөөцийн ажилтнуудын хувьд аягүй чухал. Тэгэхгүй бол яг нөгөө удирдлагын хэлснээр л яваад идэг бол тэр өөрөө бас хүний нөөцийн менежментэнд явахгүй байна гэсэн үг. Ер нь бол илүү нөгөө боловсон хүчний менежментээр жоохон дарангуйлын бюрократик шинжтэй тий одоо бол илүү ийм уян хатан байдлаар яаж бас удирдах вэ гэдэг зүйл рүү хараад байгаа учраас хүнлүүнийг илүү чиглэж харж байгаа гэсэн үг.
Сэтгэл зүйчийн төвшин. Тэгээд дээрэс нь энэ хүмүүс маань тэр нөгөө аналитик ур чадваруудыг одоо хүний нөөцийн мэргэжил мэргэжлэр хамгийн түрүүнд ярьж байгаа бол аналитик буюу тоон шинжилгээ үр дүн дээр асан анализ хийх энэ ур чадварууд үнэхээр хэрэгцээтэй болж байгаа. Яагаад вэ гэхээр одоо хүний нөөц дээр дийлэнхтэй ярьдаг зүйл нэг юм хүүрэн зөвлөлбөрээр мэдээллүүдээ ер нь ерөнхий байдлаар ярьдаг байсан бол одоо товч тодорхой тоон үзүүлэлтүүдээр ярих, тоон дээрээ үндэслээд одоо яг нөгөө тоо өөрөө хүний урдаас ярьдаг болсон. Тэгээ тоон дээрээ үндэслээд шийдвэр гаргалтын дээр удирдлагад бас дэмжлэг үзүүлэх зүйлүүдийг нэлээдгүй бас хараа явж байгаа. Тэгэхээр нөгөө стратежик болцсон гэдэг нь бас тэрүүгээр харагдаж гисэн. Тийм учраас одоо удирдлага тэр бүх юм дээр дүн шинжилгээ хийж аваад за дараагийн төлөв бизнесийн энэ чиглэл рүү бид нэр шилжүүлэх хэрэгтэй юм байна. Одоо нэмээд ийм бас хөрөнгө санхүү бүх зүйлүүдийг бид нэр зохицуулах хэрэгтэй юм байна. Хүмүүсээ ингэж сургаж хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Сургалт хөгжил дээр бид нэр төсөв тавьж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ талын юмнуудыг илүү нөгөө хувь хүн талынх нь ур чадварууд нь илүүтэй байх нь зөв бах. Мэргэжлийн ур чадварууд дээр бол мэдээж сургууль те эсвэл ажлын байран дээр орж ирэх хүмүүс манаас сураад ингэ явчихж байгаа. За одоо хүн гэдэг чинь ажил дээр одоо амьдралынхаа 3-1-ийг өнгөрөөж байгаа шүү дээ. Одоо 24 цагийнхаа 8-ыг тий. Тэгээд сүүлийн зарим ингээд шин чиглэлээс харахаар зарим юм гадны байгууллагууд ялангуяа ингээд хурал хийж ирснээр дундуур нь бясалгаад авчиж байгаа байхгүй. Нөгөө нэг вэлбэ ингээд зарим түрүүний таны ярьсан тий тэр нэг одоо сэтгэл оюун санааны эрүүлэнд одоо зарим инх орших интерийг янз бүрээр орчуулад байна л да. Юу асуух гэсэн хэрэг ер нь яг энэ чиглэлд одоо энэ хүний нөөцийн бодлоготой компаниуд юу тусгал зүгээр юм те ямар тийм төлөвлүүд вэ те одоо тэр ягаад тэгэхээр манай нийгэм чи ихэд амин стресстэй депресд орох нь амархан болцсон юм урамсгал бид нар амьдраад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар юм арга хэрэгслүүд байна. За янз бүрийн арга хэрэгслүүд байж болно. Гэхдээ түрүүний хэлдгээр ер нь байгууллага өөрийнхөө онцлог таарсан хамгийн сайн арга хэрэгжилж байгаа бол тэр бол хамгийн сайн туршлага шүү гэдэг дахин бас хэлээд байгаа юм бас байна. За одоо Монголд бас хэрэгжүүлж байгаас энэ тал дээр хэрэгжүүлж байгаа байгууллагууд нэлээдгүй гарч ирсэн байна. Одоо ажилтнууд л байгаа ч гэсэн Mons Group одоо өнөөдөр ингээд ивент итгэж байгаа тийм Mons Group маань бол ялтч байна. Well-being-ээр бас хамгийн түрүүнд бас ярьж мэдээлэл өгж бусдад туршлага хуваалцсан ийм бас байгууллага бас явж байна. Энэ дээр яаж юм гэхээр бас сайн юм жишээнүүд бол юу гэхээр яг энэ well-being-тэй холбоотой 5 чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлээд тэр хөтөлбөр нь айгүй үр дүнтэй байгаад энэ хөтөлбөрийнхаа үр дүн дээр ажилтнуудын доктортой байдал, эрх сэтгэл ханамж, ажилтаа хандлага бүтээмжид нэр өссөн гэдэг ийм тоон үзүүлэлтүүдээр бол гаргаж ирж танилцуулж ирсэн. Тэгээ тэр дотор нь бас юу байсан бэхээр гүйцэтгэл дээр нь суурилаа цалин урамшуулгыг өгье. Эргээд ажилтнуудынхаа одоо нөгөө зэмжиг болон бусад хүмүүсийн хамгийн их хардаг ажлын орчин нөхцөл болчих тийм. Ямар орчин нөхцөл бид нэр илүү ажиллаж байгаа вэ гэдгийг илүү харж байна. Ажлын байран дээр нөгөө чөлөөтөө уран бүтээлч инновацлог байх зүйлүүдийн дэмжиж сая таад гэж ирт тийм. Тэрүүнтэй адилхан одоо шууд нөгөө нэг гинт ажил хийж яснаа л хүмүүс нөгөө сокер дээр тоглоол эсвэл гинт нөгөө ядарсан бол шууд амралтын өрөөтэй ч болсон байна тийм. Амралтын өрөөндөө ороод зарим нь уйлж болдог өрөөтэй. Уйлж болдог өрөөтэй байна. Тэгээд хашгирч уцаар яаж тийм ингэдэг өрөөтэй. Тэгээд эргээд бас нөгөө нэг хүүхдээ авах мах боломжоор нь хангахын тулд нөгөө ажлын уяатан цагуудыг илүү бас гаргаж ирж байна. Өглөө нь за жишээлбэл эхнэр нь хүргээд өгч гэж бол нөхөр бол нэг 9:30 юм 10-аас ажиллана тий эхэлж байгаа бол орой 5-д таарна гэхээр нөгөө цэцэрлэгээс нь ч юм уу хүүхдүүдээ очиод авах боломжтой ч гэдэг юм уяатан цагуудыг янз бүрээр нас ингээд хэрэгжүүлээд хийгээ явж байна. За орой нөгөө нэг бас ингээд ажил дээр ганц хоёр ярилцах уулзах юм байх юм бол нөгөө хүүхдийн өрөөнүүд бас төвчүүлсэн байна байгуулгад. Яа тэгэхээр энэгээр бас юу харж байна гэхээр ажиллахад таатай орчин нөхцөлтэй гэдэг байгууллагууд бас шалгаруулдаг үзүүлэлтүүд бас гарсан байна тий. Олон улсын үзүүлэлтүүдийг бас оруулж ирээд нэлээд олон шалгуур үзүүлэлтүүдээр харж агаад яг энэ бол ажлын байран дээр бас нөгөө нэг таатай орчин нөхцөлсөн юм байгууллага байна гэдэг бас ингээ үнэлдэг сэтгүүлчулдаг юм бас үйл ажиллагаануудаас явж байна. Тэгээд цэцэрлэг дээр байгаа юм шиг ажилтнуудын хүүхдүүд нэг өрөөндөө тий инээж хөрөө тоглох тэр бас орчингийн нас бүрдүүлж өгөөд. Ер нь хүүхдүүд дээр би яг ихэж бас нэг жаахан тогтмоор л яг тэгэхээр манай нийгэмд ялангуяа тий хүүхэд тэгээ дээр нь хүүхдтэй нэмээ төгжил одоо өглөө орой тэр авах одоо юу гэдгийг бас хөргөж өгөх гээд амар том юм ерөөсөө амьдралын хэмнэлийг тэр чихэр өөрчилж байгаа нэг том хүчин зүйл байна л да. Яг ийм нөхцөлд одоо юу гэдгийг за би жишээ нь 2 хүүхэдтэй тийм ингээд одоо цэцэрлэг сургуульд явдаг. Тэр хоёрыг өглөө нь хөргөж орой авах тийм хэрэгцээ байгаа. Гэтэл одоо нэг аав ээж нэг нь гэртээ ойрхон ажил хийхгүй эсвэл гэртээ байх хэрэгтэй болчиход байдаг байхгүй. Ер нь энэ хүүхэд гэдэг факторыг компаниуд хүний нөөцтэй бодлоготой ер нь яаж зөв тусах зүгээрээ тэр одоо юу гэдгийг дискомфорт мэдрэхгүйгээр тэр аав ээж бас нэг ажилламаар шүү дээ. Тэр хүүхэдтэй ч гэсэн. За бодлогоор бас дэмжиж байгаа зүйлүүд юу гэхээр богиносгосон цагаар ажиллаж байна. Яг нөгөө нэг бага насны хүүхдүүдээр хөдөлмөрийн хууль дээр байдагтай адилхан нэмээд юу гэхээр за та яг үнэхээр юм байгаа бол
богиносгосон тий цагаар та 2 цагийн өмнө харж болно ч гэдэг юм уу. Эсвэл дундаа та цайны цагаа 2 цагаар юм уу 3 цагаар авах боломжтой. Тэр үеэр нөх хүүхдээ зөөх боломжтой гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү байдлаараас зохицуулж байна. Одоо бас нөгөө нэг UB Cap бас гараад ирсэн астаг амар ах шиг байна тий. Тэрүүгээрээс эцэг хүүд маань хүүхдээ хаана явж гин хаанаас ямар одоос унаа аваад яг гэрт нь хөргөж өгсөн үгүй гэдэг бас харах боломжтой. Тэрэн дээр нас тодорхой хэмжээний бас хөнгөлт урамшуул байх хооч гэдэг юм уу тий. Тийм зүйлүүд дээр нас байгууллагууд дэмжих ажлуудыг бас нэлээдгүй хийж гин. Мөн бас хагацтан сайн дээр болон за 7 хоногт 2 удаа ч гэдэг юм уу нөгөө эцэг эхийн үр хүүхдүүдээ гэр бүлдээ гарах цаг маг гэдээ бас ингээд зохицуулаад тэгээ тэрэнд нь зориулаад бүр ингээд бүх өрөөнүүдийг тогтчуулаад өрөө олгон оронгод өөр мэдрэмж авдаг тий. За энэ бол Монгол одоо ийм өргөө байна гэдэг ч юм уу. За дараагийнхаар нь оронгууд за энэ яг уран бүтээлийн ийм өргөө байна гэдэг юм. Ингээд бүх байдлаар ингээд тогтчуулаад гэр бүлээр нь бас яг тэр мэдрэмжийг авах гэр бүлтэйгээ тухайн цаг хугацаанд өнгөрүүлэх тэр боломжийг бас харж байна. Яг нөгөө нэг бүтэн 8 цаг гэж бас яг харахгүй бах. Ийм зүйлүүд дээр байгууллагад бас бодлогоо тусгаж өгөөд явж байгаа. Тэгэхээр бас энэ бас айгүй тийм таашаалтай зүйл юм болов гэж бас хараад байгаа. Энэ сэдвээр яриад ээж болно л тэр хэдэн хүүхэд гэр бүл гэдэг фактор бол угаасаа цааш нөлөөсөөр байх болно те. Тэгээд нөгөө гэр бүлтэй ингээд ийм тохихгүй байгаа гэвэл тэгэл ажил нь явахгүй шүү дээ. За баярлалаа. За ингээд өнөөдрийн подкаст өндөрлүүлье. Манай өнөөдрийн зочноор Global Talent Management компани захирал Наран Цацрал оролцлоо. За манай ивент тэтгэгчээр Монс улсынхны одоо инновацийн бүтээгдэхүүн гэдэг ба тий цэнийг ийм алтан гаг нуурын бэлтгэл тэртээ хамтарч ажиллаа. За Монс улсынхан маань зочинтой бас энийг бэлгэлээрэй гэж загсан байгаа. Ингээд энийг энд бэлгэлч тийм ээ. За баярлалаа. Монс улсынхантаас ажлын амжилт хүсье. За баярлалаа.